Сайн байцгаана уу? За мянгат YouTube сувгийн ээлжид бичлэг эхэлж байна. За өнөөдөр та бүхэндээ Монгол Улсын их сургуулийн вебээр зочиж Монгол Улсын их сургуулийн танилцуулгыг хийх болно. За бүгдээрээ Монгол Улсын их сургуулийн веб нь болохоор наамтэг идүү цэг юм байна гэсэн сайт байгаа. За бүгдээрээ наамтэг идүү цэг юм сайт руу Монгол Улсын их сургуулийн сайт руу орцгоё. За ингээд Монгол Улсын их сургуулийн сайт руу орох юм бол мэдээлэлүүд гарч ирнэ. За бидний хамгийн их сонирхож байгаа салбарууд сургуулиуд нөө. За Мойсийн харьяа 6 сургууль байна. Шинжлэх ухааны сургууль, хэрэглэн шинжлэх ухааны инженерийн сургууль, бизнесийн сургууль, олон улсын харилцааны нийтийн удирдлагын сургууль, хууль зүйн сургууль, за хөдөө орнууд тасах юм бол завхан сургууль, Эрдэнэт сургууль, за тэгээ мөн лицей, байгаль лицей ахлах сургуультай байна. За ерөнхийдөө өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ эхний 5 сургууль руу орж үздэцгээе. За эхлээд хэдүүлээ шинжлэх ухааны сургууль руу орж хай. За шинжлэх ухааны сургуулийн сайт руу орчлоо. За эндээс хэдүүлээ бүтэц бүрэлдэхүүн дээр очие. За бүтэц бүрэлдэхүүнийг харах юм бол байгалийн ухааны салбар, нийгмийн ухааны салбар, хүмүүнлэгийн ухааны салбар. Ерөнхийдөө шинжлэх ухааны сургууль бол хамгийн олон салбартай, бас ийм тэнхимүүдтэй салбар сургууль байна. За байгалийн ухааны салбар хэм бол математикийн тэнхим, физикийн тэнхим, химийн тэнхим, биологийн тэнхим, газар зүйн тэнхим, за геологи, геофизикийн тэнхим. За нийгмийн ухааны салбар болохоор антрополог, археологийн тэнхим, боловсрол сэтгэл судлал, сэтгэл зүйн олон нийтийн харилцаа, социологи, нийгмийн ажилтан, улс төр судлалын тэнхим, эдийн засгийн тэнхим гэж. За хүмүүнлэгийн ухааны салбар бол философи, шашин судлалын тэнхим, түүхийн нэг тэнхим, Монгол хэл шинжлэх ухааны тэнхим, утга зохиол, урлаг судлалын тэнхим. За Их Британи, Америк судлалын тэнхим гэж бас байдаг юм байна. Их сонирхолтой санагдаж байна. За Европ судлалын тэнхим, Аз судлалын тэнхим, гадаад хэлний сургалтын төв гэсэн юм байт юм байна. За одоо хэдүүлээ нийгмийн ухааны салбараас эдийн засгийн тэнхимд орж үзье. За хүүхдүүд орны хөвчд эдийн засгч болох сонирхолтой байдаг тийм үү? Эдийн засгийн сургуульд бас их хүсэл төмөрөлдөлтэй байдаг. За эдийн засгийн сургууль руу орлоо. За эдийн засгийн сургуулийн тэнхимийн веб руу орсон байна. За одоо эндээс нэдүүлээ юуг нь харах вэ гэхээр хэдүүлээ сургалтыг харъя. За сургалт руу ороод бакалаврыг харъя. За бакалаврын төвшөнд ямар хичээл үздэг яа гэдэг. За бакалаврын хөтөлбөр рүү орлоо. За бакалаврын хөтөлбөр рүү орох юм бол ингээд ямар хичээл үзэх хэрэгтэй яа гэдэг юм бэ гэдэг нь одоо гараад ирж. За нийт 4 жил суралцсан. За нийт багц нь болохоор 120 кредит ба. За ерөнхий суур хичээл 36 кредит үзэх хэрэгтэй юм байна. 36 кредит. За тэгээд удирдал нь болохоор энэ хойтлын баг нь байна. 1-р удирдал, 2-р удирдал, 1-р удирдал, 2-р удирдал. За ерөнхийдөө их сургуульд бол одоо 2 удирдалтай явна. 10 жилийн бодоход 10 жилийн эхний хагас жил нь их сургуулийн 1-р удирдал гэсэн үг. Сүүлийн хагас жил нь их сургуулийн 2-р удирдал гэсэн үг. За одоо ингээд мөн хийсэн сургалтч бүх хүүхдүүд эхний жилдээ бүгд ерөнхий суур хичээлүүдээ үзэх ёстой байж. За ингээд 36 цаг ингээд эхний 1-р курстээ бид нар судлах нэ. За кредит цаг гэж юу хэлээд вөхөр кредит цаг гэдэг бол одоо энэ жишээлбэл 6 цаг, нийгмийн ухааны чиглэл 6 цаг, хүмүүнлэгийн ухааны чиглэл 6 цаг гэж тийм үү. Эндээс нэг 2 хичээл ч юм уу байгалийн ухааны сонгоно л дээ. За 3 кредит цаг гэдэг юу гэхээр одоо нэг 7 хоногт нэг удаа лекц, нэг удаа семинар орно гэдэг юм уу те. Орох цагийн ерөнхийдөө ингээд кредит гэдэг нэг юмар бодоод яваад байдаг. За 2 кредит гэх юм бол лекц 1-7 хоногт өнждөг ч юм уу тиймэрхүү байдаг. За ингээд 1-р курстээ бидний ийм хичээлийг үзэж чинь. За дараа 2-р жилдээ болохоор бид нар яг үгээр мэргэжлийн суур хичээл гэдэг хичээлийг үзэх юм байна. За энд одоо бид нар яг үгээр 9 кредитийг судлах хэрэгтэй байна. Сонгон судлах хичээлээс. Тэгэхээр энд байгаа за нийтдээ нэг 7 хичээл багш гэн тийм үү? Энэ 7 хичээл дундаас хэдүүд яг үгээр 3 хичээлийн судлах юм байна. За жишээлбэл одоо энэ дэлхийн улс төрийн бодлого гэдэг хичээл бол 3 кредит авах нь шүү дээ тийм үү? За ингээд дэлхийн улс төрийн бодлогыг судлаа гэж бодъё. Дараа нь дунд түвшний микроэкономиксыг судлаа гэж бодъё. Ингээд 6, дараа нь экономиксийн үндэс гэдэг ингээд 3, 9 гэдэг юм уу те. За ингээд энийг үзэх удирдал нь болохоор яг үгээр 4, 5 дугаар удирдал гэдэг бол за ерөнхийдөө 2 дугаар удирдал 2 дугаар курс болчих юм бол 3, 4 дугаар удирдал болчихно. 3 дугаар курс руу орох юм бол одоо 5, 6 дугаар курс болоо явчих тийм үү? 5, 6 дугаар удирдал болоо явчихна. За ингээд гих мэт ингээд хичээлүүдээ ингээд цааш үзэх нь дээ. За одоо хэдүүл яг үгээр дараагийн тэнхимд орж үзцгээе. За одоо хэдүүл яг гэхээр хэрэглээний шинжлэх ухааны инженерийн сургууль руу оръё. За хэрэглээний шинжлэх ухааны инженерийн сургуулийн тэнхимд орлоо. За эндээс хэдүүлээ дахиад сургалт руу оръё. За бакалаврын сургалт. За энэ хишүүст ямар тэнхим байна гэхээр мэдээлэл компьютер ухааны тэнхим, хөрөөлөн буу орчин инженерийн тэнхим, хим биологийн инженерийн тэнхим, хэрэглээний математикийн тэнхим, за электроник холбооны инженерийн тэнхим гэж тийм үү те. Ийм салбаруудтай юм байна. За хэдүүлээ яг гэхээр
Мэдээлэл компьютер ухааны технологи оръё. За одоо хэдүүлээ компьютер ухааны технологи орсон байна. За компьютер ухааны технологи компьютерийн ухаан, мэдээллийн систем, мэдээллийн технологи, програм хангамж гэсэн юм. За хэдүүлээ програм хангамж руу орж үзье. За энэ дээр мэргэжлийн тодорхойлолт, програм хангамжийн инженерч буюу бидний програм хангамж нэрлэдэг байгаа хөтөлбөрөө гэж байна. За тэгээд энэ дээр компьютер ухааны хөтөлбөрүүд нь компьютер ухааны хичээлийн хөтөлбөрөө нэг эсвэл хэд хэдэн програм хэмжээг санал болгодог. Зарим нь олон хичээлтэй компьютер ухааны програмыг хангамжаар нарийнхан санал болгодог гэж. За олон сургууль програм хангамжийн хөтөлбөрийг санал болгодог гэж. За тэгээ энд мэргэжлийн зориултын ажлын байр, сурагчид тавих шаардлага, мэргэжид нь тавигдах нийтлэг шаардлага, за тэгээ эзэмшил зохиох мэдлэг гэж байна. За эзэмшил зохиох чадвар гэж байна. За хөтөлбөр нь болохоор яг гэхээр ингээд 10, 12, 13, 15 оноор ингээд хоорондоо ингээд байж байгаа юм байна. За хэдүүлээ одоо бизнесийн сургууль руу орж үзье. За бизнесийн сургууль руу ороод сургалтын дээр нь дарлаа. За бакалаврын түвшинд бол санхүү, банк, нягтан бодлого бүртгэл, маркетинг, бизнесийн менежмент, даатгал, худалдаа, аялал жуулчлалын менежмент, зочлох үйлчлэгээ гэх мэт тэнхимүүдтэй юм байна. За хэдүүлээ одоо яг гэхээр маркетинг руу оръё. За маркетинг гут ингээд маркетинг, худалдаа, за бизнесийн менежмент руу орлоо. За бизнесийн менежмент нь 1959 оноос эдийн засгийн сургууль дээр нэгдсэн ингээд за ингээд цааш хичээлээд явж байгаа. За тэнгуүтээ мэдлэгийн ур чадвар энэ байна. За тэгээд танилцуул үүсгэх гэдэг энэ дээр байж байгаа юм байна. За мэдлэг ур чадвар нь энд байна. За ингээд та бүхэн өөрсдөө сонирхсон салбар руугаа илүү гүнзгийрүүл ороод үзэж болно гэсэн үг. За дараагийн сургууль болохоор олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль байна. За олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль руу ороод за сургууль хэсэг рүү оръё. За бакалаврын сургалт руу оръё. За олон улсын харилцаа руу оръё. За олон улсын харилцаа оронгууд судалгааны ерөнхий чиглэл болохоор Монгол улсын гадаад бодлого гэх мэтчлээ одоо ингээд 25 ширхэг юм байгаа юм байна. За хоёр талын харилцаа, орон судлал гэж бас ингээд бүс нутаг судлал гэж ингээд олон улсын эдийн засгийн харилцааны чиглэл гэж ингээд зөндөө олон юм байна. За энийг яг өөртөө сонирхож байгаа та нар ороод үзээрэй. За сургалтын төлөвлөгөөр орох юм бол за миний түрүүн танилцуулсан ямар хичээл үзэх юм те тэд нар байж гэн хэдэн кредит судлах ёстой ингээд байж байна. Жишээлбэл энэ дээр сонирхолтой нь Арапил 1 2 3 гэж бас байд юм байна. Энэ бол амар сонирхолтой санагдаж байна. За ингээд та хүүхдүүд маань өөрсдөө ингээд ороод яг өөрийнхөө олон улсын харилцаа юм уу, нийтийн удирдлага юм уу тэрүүгээр ороод хичээлийн уялдаа холбоо, сургуулийн судалгааны ерөнхий чиглэл, сургалтын төлөвлөгөө хэмжүүлгээр дэлгэрэнгүй харж болох нэ. За одоо хууль зүйн сургууль руу оръё. За хууль зүйн сургуулийн сургалт руу оръё. За бакалаврын сургалт руу оръё. За өдрийн ангийг сонгоё. Хэдүүл болохоор өдрийн ангаар сонгоно шүү дээ. За энэ дээр болохоор суралцах хугацаа, судлах багц, сургалтын төлөвлөгөө гэж байна. За мэрэгжил рүү оръё. За мэрэгжил оронгууд мэрэгжил нь болохоор эрх зүйч гэж байна. Мэрэгжил нь болохоор олон улсын эрх зүй гэж байна. За олон улсын эрх зүйг 3 дугаар түвшингээс эхлэн олон улсын эрх зүйч мэрэгжлийг сонгож суралцах боломжтой. Японы эрх зүй, Солонгосын эрх зүй. За хууль зүйн сургууль эсэх бодол хангасан оюутан дээрх хоёр мэрэгжлийг сонгох хүсэлт гаргах хэрэгтэй гэж. За сургалтын төлөвлөгөөр нь ороод харъя. За сургалтын төлөвлөгөөнд нь болохоор яг саяны багшийн хэлсэн. Нэгдүгээр курстэй ерөнхий хичээлээ үзэн дараа нь суур хичээлүүдээр үз явах нэ. Эрх зүйн онлог зүй, төрийн онлог те. Ромын эрх зүй, дэлхийн эрх зүйн түүх гэдэг юм уу. Энэ хичээлүүдээс ингээд өөрөөсөө сонгоод үздэг байгаа. Их сургуульд ороод ямар хичээл үзэх яах юм гэдэг ингээд сургалтын апнаас бол хэлээд өгдөг. За ингээд өнөөдрийн Мойсер хийсэн аялал маань энэ хүрээ дуусч байна. Та бүхэн яг сургууль руу н ороод тэгээд өөрийнхөө сонирхож байгаа чиний сургууль чинь аль вэ, чиний салбар чинь аль вэ? Тэрийгэ үзээд тэгээд өөрийнхөө сонирхсан хэмжээндээ өөрөө гүнзгийрүүлэн судлаарай гэж хэлмээр байна. За ингээд дараагийн имчилгээр уулзлаа. Бүгдээрээ баяртай.